Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 91.2% саналаар дэмжин баталлаа. Хууль батлагдсан өдрөөс буюу өчигдрөөс эхлэн хэрэгжихээр болж байна. Ингэснээр өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим иргэн шоронгоос суллагдахаар болсон байна. Мөн олон сарын турш нийгмийг талцуулаад байсан асуудлууд ч нэгтгэж боллоо. Ингэснээр авилга албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг зайлуулсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлт хамруулахгүй болж хуульчлагдлаа. Харин бусдын эд хөрөнгийг өргөдүүлэх завшигыг өршөөлт хамруулахаар болж байна. Өчигдөр уул уурхаан сайд жигжид мэдээлэл хийж улсын хурал гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг богино хугацаанд хилцэж шийдвэрлэх ёстой гэж мэдэгджээ. Байнгын хороод хилцүүлгийг хойшлуулж асуудлыг хойш тавих оронд нинжа нар буюу гараар алт олборлогч нар стратегийн чухал ач холбогдолтой гацууртын ордыг хууль бусаар ухаж дууслаа гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр гацууртын ордыг эдийн засгийн хямралтай энэ үед ашиглах шаардлагатай 50 тонн баталгаат алтны нөөцтэй ашиглалтанд хамгийн сайн бэлтгэгдсэн орд гэв. Уг ордын ашиглалт эхэлснээр үйл ажиллагааны нийт зардал нь 1 тэрбум гаруй $, бөгөөд улсын төсөвт татвар төлбөр хэлбэрээр $433.6 сая төвлөрөх юм байна. Сайдын цаг уулзалтанд энэ удаад байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Бат Цэрэг оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр миний бие сайд болсноос хойш хэдэн зүйл дээр голлон анхаарч ажиллахаар боллоо. Монгол орны ой нөөц, байгалийн нөөцийн дагалдах баялагтай холбоотой хэдэн ажил хийхээр төлөвлөж байна. Монгол улсын ой нөөц нийт газар нутгийн 8%-ийг эзэлдэг. Үүнийг хүн амын тоотой харьцуулж үзвэл ой нөөц хангалттай байна гэж болно. Ой гэдэг бол экосистемийн хувьд өндөр ач холбогдолтой боловч нөгөө талаараа эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур юм гэж мэдэгджээ. Жил бүр нийслэлийн ой өдрөөр нийслэлийн тугийг мандуулдаг уламжлалтай нийслэлийн 376 жилийн ой өчигдөр тохиосон юм. Морин цагт их эзэн Чингис хааны талбайд Монгол улсын төрийн дуулалыг гэгшиглүүлж нийслэлийн тугийг мандууллаа. Туг мандуулах ёслолтой нийслэлийн удирдлагууд болон их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон байна. Буян тухай хоёр хорооллын эхний ээлжинд орж байгаа 1620 айлаас тодорхой хэмжээний квотыг аж ахуйн нэгж бусад албан байгууллагад хуваарлсан. Үүний дагуу тодорхой шалгуур тавьсан. Нэгдүгээрт тухайн албан байгууллага байр авсан иргэдийнхээ нэрсийг 20 хоногийн дотор ирүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт нэрсээ ирүүлснээс хойш 10 хоногийн дотор урьдчилгаа 10% төлөх ёстой. Энгийн иргэдэд ч гэсэн ийм шаардлага үйлчилж байгаамаа. Гэтэл зарим аж ахуйн нэгжийн зүгээс дээрх шаардлага бүрэн хангахгүй байгаа юм байна. Тиймээс өнгөрөгч даваа гарагаас квотыг нь цуцалж эхэлжээ. Ингээд цуцлагдсан квотыг иргэдэд нээлттэйгээр олгохоор болсон талаар төрийн орон сууцны корпорациас мэдээллээ. Жишг галт тэргийг Улаанбаатар төмөр замынхан өчигдрөөс тээвэрт нэвтрүүлж эхэлжээ. Жишг гэдгийн учир нь иргэд галт тэргэнд нэг удаа суугаад буухтаа гол нь биш гэдгийг төмөр замынхан онцолсон. Гол нь иргэдийн ая тухтай байдал цагийг зугаатай өнгөрүүлэх боломжоор хангаж байгаа учраас жишг хэмээн онцолсон юм байна. Ингэж тохижуулахын тулд нэг галт тэргэнд хагас тэрбум төгрөгийг зарцуулсан байна.